Informationen über das Damtarjalan-Kloster für diese Berichterstattung vorbereitet. Es wird angenommen, dass das Kloster zwischen 1761 bis 1765 gebaut wurde. Einige Quellen nennen das Jahr 764. Gründungsgeschichte des Klosters wurde auf Befehl des Mönchkreises errichtet. Um mehr über dieses Thema zu erfahren, haben wir mit dem buddhistischen Novizan Lausura aus dem Damtarjalan-Kloster gesprochen. Тэнгүүт ерөнхийдөө бол усан дамаа 2 дугаар өгдөг бол ер нь бол хор болгож захан насын насаа санахгүй 40-41 наснда таалуулсан байгаа. За тэгээд бол эхэндээ бол манжаам бол их нуусан гэдэг. 2 дугаар өгд амьд сүрэн байгаа. Олон сар жилийн бяцлал цуцаа. Тэгээд одоо Нар Монголоос очиж байгаа өсөлтөө олнууд богдтойгоо уулзмаар байна гэхээр ирэнгүү сүлд яхаа аргагүй. Жан чалаад одоо ингэ хэдэн жил болж байна гэдэг. Тэгээд одоо нөгөө нүглийг сагаатгах байгаа мэт Дүшэт хаан санзаад оржид заглыг уулгаад газар орныг шинжээд за тэгээд одоо зонхоо хайрхны өвөр бил сэлхийн голын цутгалд одоо буюу одоо өнөөгийн Улаанбаатар хот тийм одоо энэ одоо оршин байгаа газарыг шинжээд манжин засгийн газраас 10,000 лан мөнгө гаргаад за тэгээд хойд одоо хийдийг барьж байгуулсан байна. Im Nordwesten der Klostermauer wurde 1774 die Stüber mit den sterblichen Überresten des Zweiten Bauch errichtet. Барилга хэлбэр хийцээ хөтөлж байгаа төвд байгийн хийцтэй өнөөгийн одоо амар ёслонд хийдийн ерөнхийдөө зохион байгуулалтаа ерөнхий том төстэй. За боржин чулуу, хөх тоосго, мод гэсэн ерөнхийдөө үндсэн 3 материалаар хийсэн. За хөх тоосго нь бол одоогийн нөхцөлд бол гаргаж авах боломжгүй. Энийг бол одоо хятадууд нь хүртэл өөрсдөө гаргаж авах технологи мэдхэ болсон гэсэн. Зөвхөн хятадууд гаргадаг. За тэгээд энэ бодог шунх тэр хээ хоорыг харахад бол Бээжингийн одоо 20 тот гэж ярьдаг тийм. Бээжингийн хааны ордны хээ оголц дүрснүүд их байдаг. Тэрний яаж байгаа вэ гэхээр зөвхөн тийм хаан залрах, хаан байх гэсэн тийм утга билэгдлэр хааны ордны хээг төлхөө ашигласан зурж үлдээсэн нэг вид байна. In den 1930er Jahren wurde das Kloster während der politischen Repressionen geschlossen. Viele Gebäude wurden zerstört oder anders genutzt und die meisten Mönche mussten den Ort verlassen. Während der Schließungszeit von 1930 bis 1990 wurde das Kloster hauptsächlich als Krankenhaus und Erholungskurstätte genutzt. Nach 1990, als Religionsfreiheit zurückkehrte, haben die Menschen die alten Gebäude restauriert und die neuen Tempel gebaut. 1990 онд арчилсан хувьсгал ялж хүний нөгөө шашин шүтлэх эрхчлөө нээлттэй болсноор дохоо үед байсан одоо хөгшин лам нар нийлээд 8 лам анх 1990 онд хурлын яхаа үйл ажиллагаа нийлснээс хойш өнөөдөр 35 жил тасралтгүй хурлын үйл ажиллагаа үлдээд явж байна. Урд энэ нутгийн гомон татсанд бол манай хийдээс 3 лам сурч байна. Одоо энд бол нэг 10 гаруй ламын данстай үйл ажиллагаа тогтмол буддын шишний ялангуяа одоо нэг гэлүгийн буюу шарын шишний урсгалаар өдөр тутмын зохион хурал за нэг сар болгоны тухайс нэг дүүц өдрийн хурлуудыг яг нэг яс хурамын дараагаад зориуж ирсэн сүсгтэй олонд одоо нэг буян намын үйл ажиллагаа тасралтгүй үргээд байж байна да.